За тэгвэл энэ багийн иргэдийн хурлаас асууна гэдэг нь бол энэ төсөл дээр байгаа. Ийм учраас өөрчлөлт орж болох юм байна гэж ойлголоо зөв. Тэрийг нэг микрофон дээр хэлж өгөөч. За тэгээд энэ байгаль орчны үнэлгээ хийлгэж байгаа энэ компани төсөл хэрэгжүүлэгч бол мөнгө төлж хийлгэж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр мөнгө авч үнэлгээ хийж байгаа тэр нэг үнэлгээний компани бол тэр төсөл хэрэгжүүлэгчийн талтай тийм шийдвэр гаргаж бас төлбөр тооцоогоо авдаг баг. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтийг бол маш чамбай сайхан хийгээд энэ одоо өнгөрсөн хугацаанд тулгамдсан одоо сөрөг асуудлуудыг энэ өөрчлөлтөөрөө бас жоохон ч гэсэн шийдээд явуул маш хэрэгтэй байна. Энэ бол одоо нийт гишүүдийн зайлшгүй хамгийн ихээр анхаарах. За одонтой сайд хариулъя. Микрофон дээр хэлүүлмээр байна гэсэн хугацааг нь өөрчилж болох уугүй юу гэдэг. За тэгэхээр нэгдүгээр сая бас яг Прудерж гишүүний хэлснээр энэ өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд бид нар бас энэ хуулийг оруулж ирэх гэж үзсэн байгаа. Тэгэхээр энэ багийн иргэдийн нийтийн хурал нь ажлын албагүй болчихсон. За жилдээ одоо 3-4 удаа хуралддаг байсан заалт нь байхгүй болчихсон. За тэгэл хөрхи багийн дарга гүүгээл хүмүүсээ цуглуулах гэхээр би одоо малаа хариулж जैन завгүй ийм гэд маш их асуудлууд бол гарч байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой одоо заалтуудыг бид нар бас бусад хуулийн өөрчлөлттэй ингээд хамтраад явах нь зүг баха. Тэр түрүүн Батэрдэн гишүүн асуугаад байсан нөгөө 1-2 энэ зэрэглэлүүдэд та нар ерөөсөө энэ дэр тодорхойлог байна. Уг нь бол манай яамнаас наривчлаад оруулж ирсэн байсныг нөгөө бусад яамнуудаас санал авах хугацаанд эдгээр нь бол бас хасагдсан юм тал бэ. Тэгэхээр Сэддорж гишүүний хэлдгээр энийг дэмжиж ажлын хэсэг бол энэ дээр бол хэдэн ч